Орим төрхийн мэтгэжтэй ам нээвэл зочин ярилцлага явж байна. Энэ дод бид Монгол улсын ажил дүрийн гавьяд ажилтан, Монгол улсын зөвлөх инженер Ган Хийц хувьцаат компани ерөнхий захирал Даваа Суранг ураад байна. За студид ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр Монгол улсад өнөөдөр барилгын салбар ер нь ямар төвшөнд хөгжөөд байна вэ? Тухайлах юм бол одоо гаднаа их гоё дизайнтай, архитектуртай барилга баригдсан байдаг. Яг үүндээ тэр барилгын одоо тэр даац болон газар хөдлөлтийн тэр төсвөрлөлт ер нь хангалтгүй байна гэдэг ийм шүмжил гараад байна. Энэ дээр та ер нь зөвлөх инженер хүний хувьд ер нь ямар бодолтой явдаг вэ? Тэгэхээр Монгол улсын хөгжлийн асуудлыг ярихдаа барилгаггүй төсөлж ерөөсөө ямар ч үндэслэхгүй болно. Барилга барьж ээж тухайн орны нүүрсээр гадаадаас ирсэн жочид төлөөлөгч хардаг. Энд ямар оюунлаг хүмүүсийн бүтээсэн бүтээл вэ гэд. Өг дээдсээс сурж явал да. Өг дээдсээ чанартай юм хийлгэхийн тэнд мөнгөн модыг хар хором хотод авчрахад тэр үед ямар их хүчээр ухаанлаг хүмүүсээр туршигаатай мөнгөн модыг байгуулж байсан. Одоо Чингис хааны музейд байгаа алтан мод байж байна. Дээрээс нь Чингисийн хөшөө байна, алтаар бүрсэн. Тэгэхээр монголчууд оюун ухаан чадвар байгаа. Тэрнтэй яг адилхан Монголын барилгын салбар хөгжөөд өнөөдрийн байдлаар яг 100 жил болох гэж байна. Энэ жилийн 9 сарын эхний 7 хоногийн бүтэн сард бид Монголын барилгын салбарын 100 жилийн агаа тэмдэглэн энэ 100 жил болсон хугацаанд бид их орондоо юу бүтээвэ гэдэг. Бид хичнээн юм хийж чадав, үр хүүхдтэй юу бүтээж чадав, гайхуулах ямар юм бүтээвэ гэдээ эргээ харахад маархан үлдчихэж байгаа. Нэг үгүй хэлэхэд социализм гэж муу хэлдэг. Энэ үед бол бид Монгол улсыг хөгжүүлэхийн тулд Монгол улсын барилгын төрийн бодлого нь нэгдсэн бодлоготой нэг алсыг харсан бодолтой байсан юм. Нэгдүгээр яагаад гэсэн. Эрдэнэ төлөвлөрийг 4 жилийн дотор Эрдэнэ төлөвлөрийг Монголын 21-р зуун хүртэл авч явсан Эрдэнэ төлөвлөрийг барихын тулд Монголын төрийн яам тамгын газар бүх хүмүүс яг нэг хүн шиг ажиллаж тэр ч байтугай эвлийн төв хорооноор ажилтны залуучуудыг дайчлаад илгээлтийн эзэд болгоод Эрдэнэ төлөвлөрөө яваад тэр бүтээн байгуулалтыг бид хийж чаддаг байсан байхгүй. Гэтэл 21-р зуун цагаан морин жилийн хойноос бид юу хийвэ гэхээр нэг хэлэхэд өнөөдрийн барьж байгаа сүүлийн 1990 оноос 2000 он хүртэх хугацаанд Монгол улсад маш их арматур, төмөр, барилгын материал маш ховорд байсан. Тэр үед маш их олон хувийн хүмүүс, хувийн байшин саваа байсан. Хуучин барилгуудаас нурааж авсан арматур төмрөөр маш олон барилга барьсан шүү дээ. Энэ бол чанарын асуудал юм. Өнөөдөр ч гэсэн Монголын барилга хот байгуулалтын орон сууцны яамны нэг хэлэхэд бид өнөөдөр бодлогоор чанарын асуудлыг алсыг хараатаад стандартаар мөрдөдлөг болгож аж улс орноо хөгжүүлэхгүй энд хамгийн чухал ажил нь барилгын материал. Яг үнэ. Барилгын материалын чанарыг анхааралтай авч ажиллахгүй бол юу болох вэ гэвэл гадаад оронд газар хөдлөхөд хамгийн түрүүнд нурсан тухайн барилгыг барьсан компаниуд нар хичнээн хүн даруулаад өгчвэ гээд тэр зураг хийснээс нахуулаад барилга барьсан компани бүгдийг хариуцлага тооцсон. Тэгсэн. Яг энтэй адилхан өнөөдөр Монгол улсад одоо мөнгөтэй хүмүүс их сайхан барилгууд бариад байна. Энэ чанарын асуудал тэд хизээч мөнгөтэй хүн чанарын асуудлыг барьж байхдаа анхаарал тавьдаггүй. Чанарын анхаарал тавьдаг зоригтой хүмүүс зөндөө байдаг. Аливаа бизнес хийхдээ улс орондоо болон хувьдаа өр хүүхдтэй лай болохоор тийм бизнес хийх хэрэггүй гэсэн үг. Тэрний юу гэсэн үг вэ? Монгол улсад оруулж ирж барьж байгаа барилгын материалууд гадаадаас зөөхтөө тухайн барилгын материал нь олон улсын стандартыг шаардлагыг хангасан тийм стандартаар үйлдвэрлэсэн байна уу үгүй юу? Биднэрт хэрэгжилж болох уу өнөөдөргүй. Жилийн өмнө Монгол улсын барилгын яамн дээр би асуудал тавьсан юм. Барилгын материалын үйлдвэрийн газарт. Өнөөдөр Улаанбаатар хотод баригдж байгаа төмөр материалуудыг хятадаас авцраад зарж байна. Метрээр зардаг. Дэлхий дээр төмөр материалыг метрээр зардаг улс орн байхгүй. Тооноор зардаг. Тэгдэг. Ямар хэмжээний 1 метрийн урттай тийм өмнө 90 кг гэсэн жинтэй.
Бидний өнөөдөр метрээр зарж байгаа материалын жингийг тооцоолаад килээд үзэхдээ хүрдэггүй. Тэгэхээр чанарын шаардлагагүй орцын гангийн марк, гангийн түнд орж байгаа металлын хэмжээг нь багасгацсан. Жишээлбэл 12-ын арматурыг худалдаж авч барилга барих гад та өөрийнхөө ажилчинд хэлээ явуулах тэр тэн дээр очиж 12-ын арматур алга 11, 11, 5, 6, 8 байна. Алийг авах вэ? Аль нь хямдхан байна? 11, 15-ыг авчгаа. Мөнгөтэй мөнгө олон юм худалдаж авахын тулд тийм ажиллагаа хийдэг. Дээрээс нь авцраад тэр материалын хэрвээ жингийн холбогдох материалын солих гэж байгаа бол тэрний хэмжээнд нь тохирсон хэмжээ дац авах хэмжээний материалын нөхж өгөх ёстой. Тэгж өгөхгүйгээр тэр чигээр нь барилгаа барьждаг. Тэгээд жилийн өмнө ярьсан тэр толгоотын гадаадаас ирсэн бараа материалыг агуулгах тэр 6000 тонн арматур авцраа буулгахад барилгын яамнаас бүх юмыг шалгаад үзэхэд бүгд 1 тонн арматурт 200 кг дутсан. Жин баг гэсэн үг. Жин баг гэдэг чинь тэр төмрөөр Монголд барилга барьж болохгүй. Тэгэхээр тэр бүх юмыг зогсоод тэр хятадуудын ажлын зогсоогоод энэ бол Монгол улсын Мангана барилгын яамны барилгын материал үйлдвэрийн газрын дарга энэ нэмийг маш сайн хөлтөж тэр ажлыг зохион байгуулсан. Тэгэхээр мэдэгдсэн нь л тэр 6000 тонн одоо арматураас 1 тоннд нь 200 кг дутсан биш үү? Тэгвэл мэдэгдэхгүй ингээ бариад дууссан барилгууд зөндөө байгаа шүү дээ, тийм үү? Яг үнэ. Таны сая хэлдгээр тэгээд метрлэл одоо ингээд зараад идэг. Гэтэл яг үндэ тэр хүндийг харж, нягтршлыг харж л тэр одоо борлуулах хэрэгтэй байна гэдэг асуулт. Тий, гангийн марк гэж байна. Гангийнх Монгол улсад одоо жишээл би нэр үсгийн байгууллагын нэрлээд явах. За. Спорт зал болсон байгаа. Монголын төрийн том байгууллага. За. Гэтэл тэн дээр хэрэглэсэн материалын гангийн марк нь 235. Дам нуруу спорт залны дам нуруу хийгээд өгсөн тэр материал нь одоо нураад унах гэж байна. Одоо шинээр бариад ашиглалтанд ороогүй байгаа барилга. Ашиглалтанд орсон 2 жил болж байгаа. За. Альва шаардлагагүй гангийн марк өөрөө устаалст гэж юм. Тань дээр биш та 10 кг даадаг, ачаа даадаг чадaltaй байхад тань дээр 20-ыг өгөөд ахчих ядраад нэг бүр дийлхээ болоод нурна үстэй. Яг тэрнтэй адилхан чинь төмөр өөрөө устаалст ядаргаанд ороод нурдаг. 2хан жил болж байгаа төрийн байгууллагын барилга одоо нурах гэж байна. Тий. Дээврийн спорт залны дээврэн. Гэхдээ тэгээд тэр төрийн одоо энэ хяналт шалгалт гэж одоо тийм тогтолцоо байхгүй болцсноос болоод өнөөдөр ингээд ганц яам энэ одоо тэр ачаал хяналт тавьж чадахгүй байгаа л асуудал байна гэж хараад. Гүү. Ер нь гадаадаас хамгийн ноу-хау технологи хамгийн сүүлийн тоног төхөөрөмжийг оруулж ирэх боломж нээлттэй болцсон шүү дээ. Сингапур улс 21 жилийн дотор Азийн байгууллагатай төрн дээд зэргийн чанартай олон улсын шаардлага хангасан гадаадад экспортод гарах, импортыг авахгүй байх, экспортод гарах бүх юмуудыг хийх боломжтой үйлдвэрүүдийн төрн байгуулад хамгийн сүүлийн ноу-хау технологитой үйлдвэр байгуулад өгчөж байгаа шүү дээ. Тэгэхдээ Сингапур чинь жоох улс шүү дээ. Тэр улсынхаа хэмжээнд нэг бол нэгийг хоёр болох хоёрыг. Хүний хэрэгцээнд талах үйлдвэрлэх бол дөрвөн бүсд хуваачгаар дөрвөн бүстэй дөрвөн үйлдвэр байна. Тэд нар хоорондоо зах зээлээр өрсөлдөд хамгийн сайн хямдхнаар хамгийн ихийг үйлдвэрлэсэн хүмүүс нь хожоод бус нь 3 үйлдвэрийн дампуураар нэг том үйлдвэр болоход улс орныхаа хэрэгцээг бүрэн хангаад амьдарч болж байгаатай яг адилхан бид Монгол улсаа ингэж хөгжүүлэх ёстой. Уг нь одоо социализмын үед чинь Монгол улс чинь өөртөө ийм төмөрлөгийн үйлдвэртэй ган хийдэг ийм одоо бүхэл бүтэн үйлдвэрлэлийн цогцлбортой байсан шүү дээ. Гэтэл яагаад өнөөдөр нэг ч тийм үйлдвэргүй болж хувраад гаднаас тийм хямдхан чанаргүй юм хамаагүй тэгэл одоо өнөөдрийн Монгол улсын засгийн газар Дандаа шатрын засгийн газрын үед металлургийн үйлдвэрийг хөгжүүлэх дархны төмөрлөгийн үйлдвэрийг төчгөлсөн металл
боловсруулах үйлдвэр байгуулна гэж зураг төслөө хийгээд оруулсан байсан. Энийг бол аль дээр үед социализмын үеэс л өнөөдөр хүртэл тархины төмөрлөгийн үйлдвэр байгуулад ихэд Монгол улсын хэрэгцээнд тийм их орон сууц барих шаардлагагүй байсан, тийм үү? Тэр үед бол хэрэгцээнийхээ хэмжээгээр үйлдвэрээ явуулаад бүтээгдэхүүн гараад улс орондоо хамгийн хямдхан үнээр зардаг байсан төмөрлөгийн үйлдвэр. Чанар ч гэсэн хангалттай байсан. Дээд зэрэг олон улсын шаардлага. Гэтэл энийг ийм ажил боломж байгаад байхад нь яагаад энийг зогсооч вэ гэдэг нэг асуудал гарч байгаа байхгүй. Яагаад гэвэл зах зээл дээр нэгнээсээ илүү төрүүлж мөнгө олох гэсэн мөнгөний төлөөх дайн орон даяар тэмцсэн байхгүй. Гэтэл дархны төмөрлөгийн үйлдвэрийн менежментээр авсан хүмүүс болгон өөр өөрийн бодлого боловсруулдаг. Монгол улсын дархны төмөрлөгийн үйлдвэр Монгол улсын арматур бүх төрлийн арматурыг булан төмөртэй нийлүүлэхээр техник технологийн Япончууд хийгээд өгсөн юм штэ. Тэрийгээ үйлдвэрлээл яваад байсан бол хэрэгцээ боломжтой байсан. Гэтэл зах зээл их болоод арматурын хэрэгцээ их бол гадаадаас арматур авах дээр чинь нөгөө гадаадаас шалгаж авдаг авцраал барайл худал мөнгө төгрөгийн төрийн захиалгатай юмэг үл тэрийн хурдан мөнгө авахыг л бодохоос биш энэ чанартай барилгүй энэ чанартай арматур хэрэглэх үү гэдэг талаар нэг хэсэгтээ анхааралтай хандуулахаа болцсон. Тэрнээс нь болоод дархны төмөрлөгийн үдэг арматур хийхээ болоод Эрдэнэ төгөлдөрийн гам бөмбөлгийг хийжсэн. Тэр нь ягаад $2000 үнэтэй. Тонн. Арматур нь $600 үнэтэй. Алийг ашигтай вэ гэд. Тэр менежментээр авч явж байгаа тэр удирдах байгаа хүмүүс нь зоосны нөхөр харж байгаа улс орноо хараагүй л байхгүй юу? Тийм биш үү? Ялгаан тэр. Одоо бүхэл бүтэн зориултын үйлдвэр бол Монгол улсад байгаад идэг. Гэтэл тэр нь одоо ашигын төлөө ингээ зөвхөн гам бөмбөлөг үйлдвэрлээд арматур үйлдвэрлэхэ болцсон. Тэгэнгүүт тэр орон зай дээр аргагүй ирэхэнд гаднаас хямдхан чанаргүй арматур авахаас аргагүй байдалд ороод одоо ийм байдал. Тэгээд яг хамгийн гол нь 2016, 17, 18 онд бид Монгол улсын барилгын салбарыг ер нь барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх Монгол улсад дээд зэргийн барилгын материал бид цементээ эх орондоо бүх юмудаа хийж чаддаг болсон. Энэ Монголын төрийн зөв бодлогын хэрэгцээг хангалаа. Эрэл, мак гэл маш олон цементний үйлдвэрүүд улсын хэрэгцээгээ бүрэн гадаадаас Монполимер те гадаадаас авахгүй штэ бид нар цемент гэтэл Монголын өнөөдөр Улаанбаатар хотод барьж байгаа хотын төлөвлөлтөөр шинээр 20 минутын хөтөлбөр тий хот гээд хөтөлбөрийг хэрэгжүүлж штэ. Энэ дээр байж байгаа бүх орон сууцны барилгыг барих гэж байгаа компаниуд нь хэдэн хувь нь цементтэй дотоодоос авсан бэ гэж эргээ очиод асуух юм бол бүгд хятадаас зөөж байгаа. Гэхдээ дотоодын үйлдвэрүүдээс авах боломж бол байгаа л шүү дээ. Тэгээ яагаад гаднаас аваад байгаа мэдэхгүй. Яагаад гэвэл гадаадаас авах нь тэд нэр ташигтай байдаг юм байна. Хямдхан байдаг гэж юу? Хямдхан байдгийн. Тэгээд тэр нь чанаргүй. Чанаргүй. Уул нь одоо манай энэ Монголын цементийн үйлдвэрүүд бол чанартай стандарт хангасан л цемент үйлдвэрлээд байдаг. Тэгвэл гаднаас аваад одоо дотоодын үйлдвэрүүдэд дэмжихгүй байгаа асуудал байна уу юу? Тий. Ер нь ингэж байгаа сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол улсыг хөгжүүлэхийн тулд үйлдвэр байгуулах ёстой гэсэн зарчмыг би ясмаг махандаа шингэтэл Япончууд, Америкийн нэгдсэн улсууд мэрэгжил дээр нь Сингапурт мэрэгжил дэвшлүүлж ганцхан юм надад ойлгуулсан нь улс орноо хөгжүүлэх өөрийнх нь бүтээгдэхүүнийг экспортод гадаад гаргахын тулд үндэсний үйлдвэрлэлээр төрн хүчтэй дэмжиж чадварлаг том үндэсний компаниудыг бий болгосныхаа дараа гадаадаас бараа материал авах уугүй гэдэг нөгөө тэр том компаниуд чинь үйлдвэрээ жижиг үйлдвэрүүд өөрсдөө байгуулаад явдаг. Жижиг дунд үйлдвэрүүдийн чинь том компаниуд нь өөдөн татаад аваад өөрийнхөө юм гэдэг. Жишээлбэл ган хийц компани дээр хийж байгаа 2000 ширхэг болт хийхэд даваасран тэнцээ өөрийнх нь үйлдвэрээр үйлдвэрлэх шаардлагагүй. Хажууд чинь нэг токрим штэ 18 настай хүүхэд токри энэ арматураар
ийм болт надад зороодог захиалга өгөөд энэ жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлэх гэсэн том компаниуд нь аваа явдаг болохоос биш жижиг үйлдвэрүүдийг төрөөс нь мөнгө өгөөд үйлдвэрлүүлээд борлуулалт хийдэг тийм сонгодог шинжлэх ухаан дэлхийд байхгүй. Манайх. Тэгэхээр танихаар бол одоо ялангуяа энэ дэд үтсийн салбарт гэдэг юм уу те барилгын салбарт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих гэхээс илүүтэй томоохон цогцлбор үйлдвэрүүдэд дэмжих нь илүү оновчтой гэж хэлдэг. Оновчтой. Тэгээд тэр том үйлдвэрүүд нь жижиг үйлдвэрүүдэд төшөд гэрээ хийн штэ. Дагалдуулаад аваа явчихдаг. Дагалдуул аав. Та одоо нэг эрдэнэр юм хийдэг байхад тэр юмыг би металл хийцийнхаа үйлдвэрт ашигладаг хийдэг бүтээгдэхүүнд ашигладаг байх тань захиалга өгөөл танаас аваад хийн. Тэрийг яахын гадаадаас авцрах энэ боломжийг хангахын тулд чиний тоног төхөөрөмж ийм байх ёстой гэж хэлээд шаардлага том үйлдвэрүүд нь жижиг үйлдвэрүүдэд тоног төхөөрөм техник технологи шинжлээд өгөөд тэр баг жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлээ аваа явчихлаа. Одоо дэлхийн томоохон корпорацууд яг ийм тогтолцоогоор л яваад байна шүү дээ. Тийм үү? Samsung одоо ингээд том брэндүүд байна шүү дээ, тий. Эдгээр ч одоо бүгдээрээ л ингээд бусад дэлхийн улс орнуудад одоо жижиг салбаруудаа байгуулгаад дандаа тэндээ ингэ нэг сэлбэгээ үйлдвэрлэл захиалаад аваад яг үнэн Land Cruiser-ийн тоормсны наклаатыг Японд үйлдвэрлэдэг гэж байна. Үгүй Малайзад үйлдвэрлэдэг. Toyota-гийн Land Cruiser 200-ийн тоормсны наклаатгийг Японд захиалга өгнө ийм шаардлага хангасан байна гэсэн шаардлага стандартаа тавиад өгөхөөр Малайзад үйлдвэрлээд Малайзын нэг жижигхэн нүрсний амбар шиг тийм амбаранд хүн зөвхөн тэрийг үйлдвэрлээд нийлүүлж байгаа шүү. Өөрөөр хэлбэл тэр чанар хангасан стандартны тийм одоо үйлдвэрлэж ижил тэр Toyota компани авна шүү дээ тэр. Яг тэрнээр нь гэрээ хийгээд шаардлага хангасан юм хийгээл өгн тэрийг л авна. Түүнээс биш бүгдээрнгийн өөрсдөө том үйлдвэр дээр авцар бүх газруудаас авцарсан эдэнгүүдээ нийлүүлээд тавихад ямар ч тохиолдолд зүрхгүйгээр бүх юм хоорондоо таарж явах ёстой. Энэ стандарт, энэ шаардлагыг Land Cruiser үйлдвэрлэж байгаа Toyota компани бүх юмудаа шаардлага тавиад сууж. Энтэй адилхан бид Монголдо энэ 9 давхар, 12 давхар, 22 давхар Туушингийн 27 давхар жишт буудлыг бид барьсан. Монголд ган хийц компани. Бүх юм энэ Монголдо үйлдвэр. Тэрийг бид нар 32 сарын дотор ашиглалтанд өгсөн. Металл хийсэн. Металл каркасыг босгохдоо бид нар биш үү 3 сарын дотор босгосон гэж боддоо. За. Тэгээ Туушингийн зоригт ухаантай хүн учраас гадаадаас юм хийлгэж авцрахгүй Монголынхаа ганц үйлдвэрийг дэмжнэ гэд надад үйлдвэрүүд дээр Монгол захиалаад тэндээсээ нэг давхрын маргааш авна. Нөгөөдөр нь 2 давхрын төмөрүүдийн авна 3 дахь ингээд авсархад тэр гадны талбай дээр төмөр хурааж авсарч тавих юм байхгүй. Ингэсээр гал 27 хоногт каркасыг босгоод өгсөн шүү дээ. Одоо тэгээд танаа тэр Туушингийн барилга ер нь одоо хэдэн баалын газар хөдлөлтийг тэсвэрлэх 7 баалын газар хөдлөлтөд найдвартай. Тэрний газар дорох байгууламж байгаа. Тэр бүх юм норматив шаардлагын хангасан бүх зураг төсөл нь хийгдэж ирсэн. Тэрний дагуу үйлдвэрлэсэн. Хамгийн гол нь Хятадаас аваагүй Солонгосоос худалдаж авсан. За. Энд чинь хотын тэгээд металл ургийн том үйлдвэрээс том баалгуудыг бид гадаадаас худалдаж авчаад бид эднэрд нүхлээд чих мэхийн гагнаад янз бүрийн тэгээд ашиглалтанд өгсөн. Өнөөдөр арматурууд нь бол танай компанийх тийм үү? Тийм арматур гэж бүх тэр каркасаар хийсэн бүх юмуудыг би гадаадаас төмөр материалаа дээд зэргийн стандартын шаардлага хангалтыг аваад Монголдо хооронд нь боолт боксыг хийгээд угсарч. За. Тийм үйлдвэр байхгүй. Тэгэхээр сүүлийн үеийн бүх барилгууд бүгдээрээ 7-8 баалын газар хөдлөлтийг тэсвэрлэнэ гэсэн ийм тийм реклам сурталчилгаа хийгээд идэг. Яг үнэндээ бол одоо мэрэгчлэнүүдийн хэлж байгаагаар одоо Монголд хэрвээ одоо 7 баалын газар хөдлөх юм бол Улаанбаатар хотод байгаа нийт барилгын 50% нь шууд нурна гэдэг ийм одоо мэдээллийг хэлээд байгаа. Наадах чи яриад байгаа. Бид нар чи өөрсдөө санаа зовж суугаа штэ. Би хэллээ штэ түрүүн. 90 оноос хойш 2000 он хүртэл
асуудлыг ингээ явахад тэр үед биш төмөр материал байхгүй бүх юмыг хуучин материалуудыг ашиглаж хийсэн барилга барьсан. За. Ойлгож байна. Тэгээ газар битгий хөдлөөсөө гэж залбирч байна. Тэгс бид нар битгий хөдлөөсөө гэж энийг хинч бид нар зогсоож чадахгүй. Гэхдээ бид маргааш нь хамгаалах ёстой. Тэнд газар хөдлөөр яах вэ гэдэг асуудыг туршдаг, үздэг бүх юмудаа хийж явах ёстой юм. Тэгэхгүй л болохгүй. Нэргсэн хонь хашгирч болохгүй. Нэргэхээс өмнө бид тэрний төлөө Монголын барилгын хөгжлийн төвийн тэнд хуучин бид нар барилгын эрдэм шинжилгээний институттай байлаа шүү дээ. Тэр институт чинь Монголын бүх төрлийн барилгын материал Монгол улс 21 аймагт үйлдвэрлэж ирсэн бүх барилгын материалуудыг хяналт тавьдаг бүхэлдэн институт ажилладаг байлаа шүү дээ. Монгол улсад институтгүй болдго юм зах зээлээр явдгийн хятадас хаягдлах хуучин төмөрөөр хийсэн шаардлага хангахгүй юмудыг оруулаад хинч мэдэхгүй шүү дээ өнөөдөр. Одоо өнөөдөр ямар ч тийм хяналтын тогтолцоо байхгүй болчиход байна гэдэгтээ та санал нийлэх үү? Нийлнэ. Яг энэ дэр зураг төслөө хийхээс ахуулаад барилга улсын комиссд хүртлээ хяналтын систем нь муу явж байгаа. Тэгээ улсын комиссн ч гэсэн одоо ингээд ямар нэгэн тодорхой хэмжээгээр авилгал ашиг сонирхлын зөрчлөөр ингээд шууд хүлээгээд авчдаг асуудлууд байна шүү дээ. Зөндөө байгаа. Наадах чинь тэр чинь мөнгөтэй хүмүүс мөнгөөр зурж өөрийнхөө мөнгө олохын тулд хийж байгаа өнөөдрийн том алдаа нь энэ байхгүй юу? Зоосны нөхөр бүх юмыг нэг хэсэг нь улсын комисс тавах улсын комиссийг хахуулдаг тал бий. Ажил эхлүүлэхийн тулд барилгын зураг төслөө хийгээгүй, зураг төслөхгүй барилгын ажлыг эхлүүлэхээс хахуулаад улсын комисс авах хүртэл маш их муу ажиллагаатай байхгүй. Тэгээд дээрэс нь Улаанбаатар хотын хэмжээнд тийм үү улсын хэмжээнд л ерөөсө барилгын чанарыг хяндаг мэргэжлийн тавхан байцаагч байдаг гэж би сонссон. Тэр нь зарим нэг хөдөө орон нутагт явчингууд ингээд Улаанбаатарт хянах хүн байцаагч байхгүй. Үгүй энэ наадах чи заавал байцааг шалгах хэрэггүй шүү дээ. Монгол улсад барилгын зөвлөх инженерүүд ивэ. Монгол улсын барилгын салбарт зөвлөх инженер экспертүүд байдаг. Зураг төслөөс нь ахуулаа бүгдээр эксперт өгнөд гаргав. Тэр дотор байгаа экспертүүд зөвлөх инженерын чанарын шаардлага хангахгүй, мэдлэггүй, чадваргүй ээжээд зөвлөх инженер мэрэгсэн инженер гэсэн тамга авцсан явж байгаа хүмүүс бий. Бүрөө чадваргүй байж. Чи чадваргүй. Одоо нөгөө би чадамжуудын нэг гэсэн үг. Нэг. Яг тэгэхдээ Монгол улсын барилгын салбарыг ирээдүг маргаашаа харж байгаад ирээдүйд ард түмэндээ янз бүрийн үлдээхгүй тул барилгын яам өнөөдөр одоо социализмын үед мэрэгжил хийсэн дипломоос одоо 50-аас дээш насны сайхан чадварлаг инженерүүд энэ Монгол улсаар чинь тэтгэр суудсан хийх ажилтгүй сууж. Эднэрийг дайчилж авахуулаад очоос барилгын ажлыг бүгдийг шалгуулад үзтээ. Яг үнэнээр нь гаргаж өгнө нийт. Одоо сүүлийн үеийн одоо мэрэгчлэнүүд бол хангалтгүй байна л гэж тайлбар. Хангалтгүй. За яагаад? Яагаад гэвэл боловсролын систем нь бидний үед чинь бүх юмыг мэддэг инженерүүдийг төгсгөжсэн. Одоо бол өөрийнхөө сурсан мэрэгчлэрээ мэддэг хүн байхгүй. Компьютерийн Лера гэдэг тооцоогоор барилгын ачааллыг тооцоо хийж чадахгүй хүн дээд сургууль төгсөөд ирсэн ажилд орё гэж ирж байгаа шүү дээ. За. Одоо жишээлбэл танай компани дээр жишээлбэл шинээр төгссөн оюутнууд ирээд ингээд шалгуулахад шаардлага хангахгүй байна. Тэгээ шаардлага хангахгүй шүү дээ. Тэгэл загнуулна. Тэгээ зөвхөн зүгээр л мөнгө ирдэг. Ихэнх дээр цалин ярьж орж ирнэ. Би бол ганцхан л хэлж байгаа. Та 10 сая төгрөгийн цалин авч чадах бол толгойчин ажиллаад юм хийж чаддаг бол танд өгнө. Үгүй гадаад дотоодоор яваад юм үзчихсэн хүнтэй адилхан юм сэтгээ бодоод юм хийчих болов гэхээр тийм юм хийж чаддаг инженерүүд хурж ирж ажилд орё гэж хэлдэггүй юм. Сүүлийн үеийн тэгэхээр энэ барилгын инженер бэлтгэж байгаа тогтолцоо ер нь чанаргүй хүн хэцүү болчихжээ тийм. Энийг сайжруулахын тулд бид ярьж байгаа бид өнөөдөр Монгол улсын барилгын салбарын зураг төслийн бүхэл бүтэн барилгын зураг төслийн том институт ажилладаг байсан. Тэр институнд үйлдвэрийн иргэний барилгын үйлчлэгийн бүх төрлийн групптэй тэр юмдаа бүх юма дээд зэргийн тооцоо хийдэг, дээд зэргийн хяналттай зураг шалгуулж гаргадаг байсан. Намын төв хорооны их барилгын хилцээр даваасран
82 онд сургуулаа төгсчихсний дараа дуудаад Монгол улсад барилгын салбар дээр металл хийцийн үйлдвэрлэлтэн дээр зургийн буруугаас юу гарч байна та дээр юм байна гэхэд тухайн үедээ дээд сургууль төгсөөд ирсэн би бүх зургийг дахин шалгаад тэр зурган дотор орцын нормын шалгаад энэ буруу тооцоо буруу хийсэн бүх юм яриад тухайн үедээ их барилгын хэлцтэй хэлээд хурал хийгээд тогтоол гаргаж ийлээ шүү дээ. 1 мм-ийн алдаа 1 см-ийн алдаанаасаа бол алдаа гаргасан юм засахгүй бол яванда янз бүрийн юм үүсэх учраас л тэр бүх юм үйлдвэрлэлтийн явцад бүх юм шалгадаг байсан. Тэрийг би шалгаад тэрийн тоог нь гаргаж тогтоол гаргаж хэлж байна. Өө за. Тэгэхээр та чи хаана одоо сургууль төгссөн юм? Уралын политехникийн дээд сургууль. Ааха. Урал Екатеринбург, өнөөдрийн Екатеринбург тэр тухайн үедээ Свердловск хот гэж байсан. Ааха. Тэнд бид нэр 77 оноос 82 он хүртэл бид тэнд Монгол Улсад маш их юм сурсандаа бид нарт 3 авахын тулд дээд сургуулийн бүх хичээлийг дахин давтдаг л байлаа шүү дээ. Өө за. 3 авахын тулд. Ааха. Түүнээс биш тэр сургууль чинь хамаагүй хүнийгээ хөөгөө явуулцдаг сургууль биш дээ. Монгол хүний толгойд юм ортлон заадаг. Тэгээд нэг зааж их сайн байна 3 авдлаа 3 тавилаа гэж тавьдаг. Ааха. Одоо сургалт нь бол хатуу чанга байсан юм байна тийм үү? Маш сайн юм сургадаг байсан юм. Энэ ерөөс ингээл бодоод үзэх чинь аливаа нэг боловсрал улс орны хөгжил байсан. Миний боддог юм байдгийг. Би өнгөрсөн жил 2025 оны 12 сарын 17-нд төрийн ордон дотор их Монгол улсын оюунлаг хүмүүсийн түүх соёлын асуудлаар ерөнхийлөг Шухнагийн хүрэлцэхийн эвэл дор оюунлаг хүмүүсийн их хурлд чуулганыг би төрийн ордонд хийсэн. За. Би чи нөгөө зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны тэргүүн л дээ. Тэгэхээр чи Монгол улсад шинийг санаачлаг зохион бүтээсэн хүн болгоныг дэмжиж энэ Монгол хүний толгойн дээр байгаа тэр оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулахгүй бид хөгжиж чадахгүй байна. Яг ийм учраас Монгол улсын бүх яамууд оюунлаг хүмүүсээ дэмждэг төрийн бодлого хэрэгтэй дутагтаад байгаа. Энэ хүний санаачилсан бүтээгдэхүүн өнөөдөр бидэнд хэрэгтэй байна уугүй юу? Маргааш энэ дэлхийн брэнд болох уугүй гэдэг чинь энэ оюунлаг хүмүүсийн бүх бүтээлийг төрн дэмждэг бодлогыг л бид орхитуулаад байгаа. Тэгтэр өнөөдөр гадаадаас хог зөөж оруулж ирээл Улаанбаатарт монголоор дүргэн дэлгүүрүүд байна штэ. Эдгээр ямар их ашигтай ажиллаж гин гээд үндэсний үйлдвэрлэлүүд яаж их зовж шаналж байгаа. Тий. Энэ хоёрыг л Монголын төр ойрол ялгах хэрэгтэй. Одоо ингээд дотоодын үйлдвэрүүдэд дэмжих бодлого явуулж гин гэдэг жижигдэн үйлдвэрлэлийг хөнгөлтэй зээл олгож гин гэдэг. Тэгэхэд яг одоо эзний олохгүй байгаагаас болоод өнөөдөр энэ дотоодын үйлдвэрүүд хөл дээрээ босоход ер нь хэцүү байна гэж харагдаад байна. Ер нь одоо эхний ярьсан чанарын асуу барилгын чанарын асуулт та ойлгочлоо тийм. Энэ телевизэж байгаа Монголын ард түмэнд ер нь аливаа нэг юм дээр чанартай юм хийж, чанартай хоол идүүлж, чанартай ховц өмсүүлж, чанартай байшинд амьдруулахыг л Монголын төр зохион байгуулах ёстой. Энийх тулд Монголын төр өдөр болгон ард түмэн дээр очиод тэнд суугна. Төрийн ордонд суугаад хууль бодлоготой ингэж хийх би их дургүй. Энд одоо 76 байсан 126 болсон. Гийгүүлсэн юм юу вэ? Хэрүүл нь ихтсэн л төрөл боллоо шүү дээ. Яг энэтэй адилхан Монголын төрд нэг сүүлийн хэдэн жил нэг бахархууштай юм болсон. Гүсэлсэн хөгжлийн үзэл баримт. Тий. Энийг Намбарын инх хоёрын засгийн газар 2000 онд баталсан Монголын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэдгийг гаргасан юм. Бүс нутгаараа Монгол улс хөгжил. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол улсын Улаанбаатар хотын алсыг харсан бүх хөтөлбөр төлөлгөөг нь боловсруулж явах ёстой иргэдийн хурал маань засаг даргынхаа удирдлага дор агентлагуудын дарга цэрэг болцсон сууж байгаа шүү дээ. Эдгээр хизээч улс орныхаа маргаашийн хөгжлийн төлөө Улаанбаатарын хөгжлийн төлөө юм шийдвэр гаргахгүй. Уг нь одоо олон нийтийн дундаасаа сонгогдсон улсууд шүү дээ. Тэгээ яагаад
Гэхдээ яг хөө тэгээд эдгээр чинь цалин байдгүй. За. Би чинь сонгоо хайрхан дүүргийн иргэдийн хурлд 12 жил болохтой тухайн орон нутгийнхаа үйл ажиллагаатай иргэдийн хурдын намын бүлгийн дарга гэл юм хийж байгаа шүү дээ, тий. Ингээ юм хийгээ явж байхдаа ард түмнийхээ хэлсэн дуулсан юмуудыг харуулад хэрэгжүүлэх. Тэгээд их хурлаас тогтоол гаргадیں۔ Ямар арга замаар юу хийх вэ гэд бүс нутагтаа өөрсдөө зогсоосон иргэдийн хурлын суугаад их хурлаас гаргасан хуулийн дагуу орон нутагтаа тохируулсан хууль эргэцсэн актаа боловсруулах ёстой байхад л хизээч 21 аймгийн иргэдийн хурл тэр хуулиндаа зохицуулсан хуулиудыг дотроо боловсруулад нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг хийж чаддгүй, хийдгүй. Тэрний төлөө ухаан хүрхгүй. За. Хууль уншихгүй юм чинь дээ. Тэр их хурлд байгаа 20 Улаанбаатар хас сонгогдсон бүх их хурлын гишүүд Улаанбаатар хотын хөгжлийн асуудалтай бүс нутаг дээр бодлогоо боловсруулаад нэгдээд их хурлдаа баталж хамгаалж явах хэрэгтэй. Бүс нутгийнхаа үйлчлэгч Улаанбаатар хотын захирагч иргэдийн төлөөлөгчдийн хурдлаар хууль эргэцсэн актаа болон бүх юмаа батлуулаад хөрөнгөө өөрсдөө босгоод хөрөнгөө захиран зарцуулах эрх нь өгсөн байгаа. Тэрийг аваа хийж байгаа. Тэгэхээр одоо хэрэгжүүлж байгаа юм дээр хяналтын систем нь байхгүй учраас л өөрөөсөө л өдөртөд яваад байгаа байхгүй. Энэ болохгүй байхгүй. Би өнгөрсөн хугацаанд Монгол улсын хөгжлийн асуудлаар 5-7 зүүн баян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг бид нийлүүлэхэд төмөр замын дээр бетоныг нийлүүлсэн. Дорн тамхи тэр үйлдвэрийн нарсан Улаанбаатар хотод үйлдвэрийг байгуулсан. Хэрвээ бид 3 компани энэ үйлдвэрийг байгуулаагүй байсан бол бүгдэрийг гадаадаас худалдаж авах гэсэн Хятадаас юм уу Оросоос юм уу. Ингээд 270 мянган ширхэг дэр бетоныг бид Монголд зөвхөн манай компани. 3 компани нийлүүлсэн. Нийтдээ 852 мянган ширхэг дэр бетоныг шапал гэж ярьдаг, модон дэр гэж ярьдаг ч тийм. Тэрийг бетоноор хийдэг юм Монголд 3 компани хийгээл нийлүүлсэн. 800. Энд зөвхөн гадаадаас авах ёстой байсан энэ их тээврийн зардлыг бид хэмнэсэн. Бид эх орондоо тухайн үед Мон цемент, Макин цементийн үйлдвэр, Мон цемент, Макин цементийн үйлдвэр, Хөтлийн цементийн үйлдвэр. Энэ компаниудаас цементүүдээ бүгдэрийг аваад бүтээгдэхүүнөө үйлдвэрлээд дээд зэргийн бүтээгдэхүүн гар. Дэлхийд номер 1 бүтээгдэхүүн бид үйлдвэрлэж чадсан. Бахархал байгаа. Тийм бэ. Тэгэхэд чинь энэ үйлдвэрүүдийг авахуулах хэвээр энэ үйлдвэрийг дэмжих талаар төрийн бодлого ямар ч юмд явдаг. Зам тээврийн яам нь өнөөдөр энэ үйлдвэрүүдийг үргэлжлүүлээд энэ бүтээн байгуулалтанд туслаад явъя гэж юм байдгүй. Тэгэхээр одоо барилгын материалын салбар энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг дотоодын үйлдвэрүүдэд төрөөс ямар ч дэмжих бодлого байхгүй болчиход байна гэж тайлбарлаад байна. Ер нь муу, маш муу. Тэгтээ дэмжээгүй гэж хийж болохгүй. Хай энийг шийдвэр гаргадгийн гадаадаас цемент арматур оруулж ирэхин тэр хөнгөлтэй зээл олгоод тэрийн төлөө хөнгөлтэй зээл гэдэг чинь эцсийч аж ахуй нэгж компани банкуудыг л тэжээдэг штэ. Бүх оронд Японд өнөөдөр жилийн 1% штэ. Тий. Яагаад Монголд 18%, хамгийн бага нь 18%. Бизнесийн зээл бол 18%-аас дээш байгаа шүү. Тий. Яаж ингэж Монголын ард түмнийг арилжааны банкуудаараа хадгаламжинд мөнгө цуглуулсан хадгалсан хүмүүсийг тижээх гэж ажил хийхгүй залхуу болгохын тулд төр бодлого явуулаад байгаа юм бэхээр хадгаламжийн хүүг буулгаа хүүгээ буулга гэхээр их дургүй байдаг нэг банкны холбоодуудчил нийлээл эсрэг тэмцдэж штэ. Тэд нар чинь мөнгө их байдаг учраас их зовон штэ. Тэгэхээр өнөөдөр Монголд энэ баригдаж байгаа барилгын чанарын асуудал дээр баталгаа гаргаад өгчих тийм одоо бодиттой зүйл өнөөдөр байхгүй болчиход байна гэж та түрүүн хэлэх шиг болсон тийм үү? Ядаж цемент дээр нь байгаа болов гэж найдаадсэн чи та түрүүн ихэнх нь гадна одоо Хятадаас авсан цементээр барьж байгаа гэж хэлчихлээ. Тэгэхээр тун хэцүү ихтгэл болж байна. Цементийн асуудал дээр одоо Улаанбаатар хотод өргөтгөл нөгөө дахин төлөвлөлт явагдаж байгаа л да. Сэлб төсөл байж байна. Сонгоо хайрхан дүүргийн 7 дугаар хараа ханы материалын орчмын бүх байлуудыг чөлөөл явуулсан. Тэр нэр бүтээн. Гэтэл энд барьж байгаа энэ барих компаниудыг
барилга Монголын компаниуд байгаасаа гэдгийг талаараа би ярьж байгаа. Бүгдээрээ Монголын компаниуд. Монголоос бараа материалаа худалдаж аваад хэрвээ чанарын шаардлага бол Монголын компани цемент нь муу байх юм бол хөдлийн цемент хаанаас авсан газар хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна. Арматураа гэсэн авсан бол дархны төмөрлөгийн үйлдвэрээс авсан бол чанарын шаардлагагүй байгвал хариуцлага тооцох. Эргэж буух эзэнтэй байх хэрэгтэй. Эзэнтэй. Гэтэл ямар ч эзэнгүй болгож хайчгаал нэг хүн барьж хайчгаал гадаадаас ирсэн баахан хятадууд барьж хайчгаал яваадаг шүү. Яваадаг шүү. Тий. Тэр байшин нураад өнөөлөх. Та нар надыг хямдхан үнэтэй бариадаг гэхээр чинь би бариад гэсэн шүү дээ. Өөр яаж хямдхан барьдгийг дэлхийн компани хариуцлага тооцохгүй. Хариуцлага хүлээхгүй юм байна шүү дээ. Хүлээхгүй. Тэгэж айгуул бол татан богдчих магадaltaй. Байхгүй юм чинь. Тэгэхээр дахиж олдохгүй тэр хүн. Одоо ингээд хятад руу яваад очи энэ хариуцлагагүй хийсэн хулих юм хийсэн авчиад өг гэхээр бид нартэй ярихгүй. Та нар хятадуудын ганц хэлдэг үнэн шүү дээ. Та нар хямдхан авъя гэвэж. Гэхдээ тэгэхээр чи би хямдхан нэг л өгнө шүү дээ. Юу гэж чанартай юм хийдэг ган хийцэх шиг үнээр авахгүй өгөхгүй шүү дээ юу гэж. Та нар хямдхан гэхээр чи би хамгийн муугийн хамгийн чанаргүйгийн л өгчгтээ та нар баярлаа яваа шүү дээ. Тэр бол таны асуудал. Үу заа. Тэгэхээр одоо энэ дахин төлөвлөлтийн асуудал дээр Монголын компаниудыг дэмжих асуудал өнөөдөр бас л эргэлзээтэй байна гэж таалах гэдэг нь да. Ер нь Улаанбаатар хотод барьж байгаа үндэсний үйлдвэрлэлүүд ямар ч үйлдвэр байсан. Үндэсний үйлдвэрүүд дэмжих асуудал, төрийн яамдуудын бодлого маш муу. Ганцхан юм дээр хийж их эзэн Чингис хаан Монгол нутагт байгаа бүх хүмүүсийг нэгтгэе нэг хүн шиг зориглон хөдөлж ирсэн тийм үү? Дараа нь экскватор маань биднэрт нэг хэлсэн үг багш. Бидний улс эв сандлаа нэгтгээд нэгэн зоргоор зориглон хөдөлвөл үйл хүрэх газаргүй байгаад мэдэхгүй чадахгүй хийхцүүд огт үгүй байд сэнгэлийн мандлаа төрөхөд дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Монгол улсын төр сэтгэлийн чин зоригтой хүн байхгүй. Яамууд бүгд тусдаа толгойтой. Ерөнхий сайд нь гарч ирээд яамуудаа зангидаад яг нэг бодлогын төлөө явахгүй. Яагаад газар болгоноос яг төсөл болгон дээр нэг жил болоод нэг жилийн дараа нэг төсөл нэг юм хийх хэрэгтэй гэж орвол эхнийхээ ажлыг дуусаж эцсийг үзэхгүйгээр нэг юм яриад явдаг. За тий. Ямар сайндаа мянгуучин ламбрын инхвэрийн эхлүүлсэн мянганы замыг мянгуучингийн зам болгоод 23 жилийн дараа бид увс баян үлгийн хүртлээр засмал замаа тавьж авлаа шүү дээ. 23 жилийн дараа. Яагаад энэ Монголын төр арчаагүй. Монголын төрд очисон хүн тогтвор шүүслэхгүй байгаад Монгол улсын ирээдүг алсыг харсан төрийн бодлого нь залган чалаагүй. Өдөр болгон нэг хүн босч ирэл нэг юм хэлдэг, нэг хууль батлуулдаг. Тэгээд тэрнийгээ хэрэгжүүлэх гээл ундаг. Тэгэл эцсийн хүртэл хийж чадахгүй үлддэгтэй л Монгол улс хөгжихгүй байна. Тэгээд дээрээс нь засгийн газрын нас дунджаар 1.6 жил байхаар ч одоо нэг сайд гарч ирэл нэг өөр юм ярина. Өмнөх сайдынхаа ажлыг үгүйсгэн ингээл бүх юм. Би ганцхан юм да. Би Монгол улсад Сэртэн мордон цогцлбор гэж юм байгуулж байгаа. За 28 онд би ашиглалтанд орохлох ёстой. За Сэртэн мордон. Тий Сэртэн мордон гэдэг Сэртэн Төв аймгийн Аргалан цумын 1-р багийн нутаг дээр байгаа хустаа нурууны хойдолд байдаг Сэртэн гэдэг уул байдаг. Тэрний хажууд Молцог элс гэж би том тойрон Молцог элс. Энэ Молцог элсний хойдолд нь морин дээрх гайх юм шиг үзүүлдэг талбай байгуулад морин үзүүлбэр үзүүлж байгаа. Морин дээгүүр хүүхдүүд хараагаар дахиад үзүүлдэг. Тий. Тэр юмуудыг байгуулцаа одоо явж байгаа. Одоо яг энэ дээр би Монголын төрөөс ганцхан юм гэсэн. Би Монгол морины өв соёлын түүхийн музейг би байгуулъя гэсэн. За. Төв соёлын музейг байгуулъя гэдэг. Энэ музей зураг цэцлийг гаргаад өгөөд Монголын төрд асуудал тавьсан. Москвад очихтол Монгол адууны хөшөө байдаг. Америкийн нэгдсэн улсад Монгол адууны хөшөө байдаг шүү. Монгол адуугаа бичсэн байна. Энэ яагаад ингэж гэтэл тэд нар манай марл адуугаар бахархаад байхад энэний талаа
музей байгуулах гад бүх юмыг оруулахад төрөөс нэг өдөр хариу өгдөггүй. Ям их хурлын дарга Монгол улсын засгийн газрын сайд нарт олон сайд нарт би энийг хүргэсэн байхгүй. Сайд болгон болсон болгонд л албан бичгээ өгдөг, хариу өгдөг юм. Эдгээр ч одоо тэгэл төвсөн мөнгө байхгүй гэсэн л гоё шалтгаан. Гэхдээ би төвсөн мөнгө ерөөсөн шаардлагагүй шүү дээ. Та чи өөрийнхөө мөнгөөр байгуулах гэдэг юм биш үү? Өөрийнхөө мөнгөөр байгуулсан явж ин одоо дэмжлэг баг хүүтэй зээл олгоод өгөөч. Би ингээд усорноо хөгжүүлмээр байна. Хийгээ тавьчих. Дараа нь би хүүгийн төлчих шүү дээ. Ааха. Өөр юу хэрэгтэй? Та зэрэг хөнгөлтэй зээл өгөөч л гэдэг л хүсэл тавиад байгаа юм биш үү? Тийм. За. Монголын төр энэ дээр хамгийн түрүүнд ажиллах хэрэгтэй байсан бохоо. Тэгээд чинь одоо банктай холбоод өчгөл болчих юм биш үү? Ер нь. Банк дээр очих дээр нөгөө бид нар дөг гэсэн мөнгийг аль хэдийн маргааш нь захирамж гаргах дээр аваад очих дээр албан тут аваад очих нь танад өгөх боломж байхгүй. Танаахан Монголын төрд өртөө юм биш үү? Яагаад төртөө гэсэн? Дахиад нэг жишээ ярих гэж байна. За. Монгол улсын засгийн газар тендер зарлаад Дорнот аймгийн засаг даргын тамгын газар гээд 100 машины доороо гаражтай дээрээс 4 давхар том барилгыг бий барьж гисэн юм. 13 жил. Энийг 13 жил үүдийн үзээд хайж яваагүй бүх юмыг бариад өгсөн байхад улсын комисс төлөөлгөөд өгсөн. Одоо тэр хугацаанд доллар 1300 төгрөгийн үнэтэй байсан доллар 3500 болчих тэр доллар нь хөлтнө өсдөг юм байгаа шүү. Тэгэхээр танай компани алдагдaltaй ажиллаж байгаа юм шүү. Ажилласан тэрийг нөхөөлөхийн тулд туслаад өгөөчгээд ерөнхийдөө оюун эрдэнэд нь зандан шатард нь өнөөдөр учралд нь хөргүүлж байгаа. Хариу өгдөг засгийн газар төр байхгүй. Төрөөс болж хувийн хвшлийнхэн мөнгө авч чадахгүй. Төрийн ямиг хийх гэсэнд нойр хоолгүй ажилласан мөртлөө өрөнд ороод сууж байгаа юм. Яагаад гэвэл барил татврын өрөнд орчиж байгаа байхгүй. Тэгээ миний дансыг хаагаа ажилласан төрнө. Тэгэхээр би ажил хийж чадахгүй, тендерд оролцож чадахгүй хамгийн муу нэртэй болоод үлддэг байхгүй. Одоо энэ асуудлыг чинь шийдэх гээд одоо улсын хурал дээр нэг татврын багц хуулийн шинжилэл орж ирээд байгаа юм биш үү. Тэгэхээр одоо ингээд татврын өртөө компаниудыг одоо дансыг наахын боли орж ирсэн орлогоос нь бүгдийг биш нэг 20% нүлдээ гэдэг нэг ийм асуудал орж ирж байгаа. Явж болно явж чинь. Гэхдээ ингэж шараа төр юмаа хийхдээ өөрсдийнхээ халдаан дээр буруу хүлээдгүй. Монголын төр хизээж би хэлж штэ хараа 2010 онд Монгол улсын засгийн газар тендер зарлаад бид шалгагдсан. Ажлын наваа явтал ардын нам арчлан нам ээлж төр солигдоод явахдаа улсын төсөвт мөнгөний тавьж өгдөггүйгээр 13 жил болгоцсон юм шүү дээ. За. Ажлаа хийлгчээ төр одоо мөнгө тавьж өгөхгүй. Үгүй тавьж өгөхгүй, цагт нь өгөхгүй. 3 засгийн газрын үед 4 жил дараалаад улсын төсөвт мөнгөний суулгаагүй. Жилийн дараа ашиглалтанд орчих юм гэхэд мөнгөний суулгахгүй байхаар яах вэ? Би юугаар барих вэ? Банкнаас зээл аваад юугаар банкныхаа өрөнд ороод дараа нь банкнд хүүгээ цагтаа төлөөгүйгээд төлбөрөө төлөөгүйгээд харж агсаалтанд орчиж байгаа. Харж агсаалтанд гаан хийж сурна шүү дээ. За. Ийм л бүх юмудын төр өөрөө хийсэн байхгүй. Тэгээ төр одоо танай компаниг тэр харж агсаалтандаас гаргах асуудал дээр уул нь идэвхтэй ажиллах хэрэгтэй юм шүү. Улаанбаатар хотын татврын хилцэнэ хүргэхэд албан бичгийг нэгсэн. Татврынхан одоо юу гэж хэлж ийн гэд шүүхт өгчөө тэгэл байгаа мөнгөтэй тэгээд энэ асуудлын шүүхийг чинь шийдчих байл гэдэг. Төрөөс болоод 3 жилийн хугацаанд барих байшин 13 жил хүлээлгээд тэнд байсан ажилласан хүмүүсийн урсгал зардал бүх хүмүүдийг тэнд харуул хамгаалтын барилгыг барихын тулд бүх юмны зардлыг даваасран үүлээ үзээд банкнаас зээл аваад бүх юмудаа өргөө хоцорсон баг. Тэгэхээр одоо ганцхан тань дээр ийм асуудал үүсэж байгаа юм чинь ер нь төрийн ажлыг одоо хийж байгаа манай дотоодын компаниуд бүгдээрээ яг тань шиг ийм байдалд ороод татвар болон одоо банкны зээлийн хүнд баригдаад тэр нь төсөвт суухгүй ингээ мөнгөө авч чадахгүй хохироод баг дампуурах дээр тулж байгаа компаниуд олон байгаа юм байна шүү дээ. Гэхдээ зөндөө байгаа Монголын төрөөс юм хийлэгчээд мөнгө авдаггүй газрууд авч чадахгүй маш олон газар байгаа. Өнөөдөр төмөр замынхан сая Богдхан уулын төмөр замыг барьж байгаа аж ахуйн нэгжүүд төмөр замын бүтээн байгуулалт хийж байгаа компаниуд нь мөнгө аваагүй шүүхт өгнөгөл хилам гараал ялж штэ яриад байна. Монголын төрд тендер зарласан бол
санхүүжилттэй цагт нь өгч сурах хэрэгтэй. Ягаад гэвэл засгийн газар солигдох болгоно. Засгийн газрын яамдын толгоо өөрчлөх, сангийн яам өөрчлөгдөх тусамд л тухайн тендер зарлаад санхүүжилт аваад барилгаа дуусгах байсан хүмүүсийн мөнгө төгрөг нь эрдгүүгээсээ болоод аж ахуй нэгжүүд хохироод маш олон компани байгаа. Энэ компаниудыг өрийг барагдуулна гэдгийг Монгол Улсын засгийн газар ярьж байгаа нь үнэн сайн. Энийг бол дэмжиж байгаа. Гэхдээ ер нь аливаа нэг юм төр аж ахуй нэгж хариуцлага хүлээдэг юм бол төр адилхан хариуцлага хүлээдэг баг. Яг цагаа тулах төр чинь яамны сайд нь байхгүй. Цагтаа хэрвээ ингээд санхүүжилттэй өгөөгүй бол алдан хүү тооцохдох явцтай л үстэй өгнө. Бүгдээр хуйлтээ шүү дээ наадмар чинь. Тэгэхий чин тэд нар хинч тэрийг өгөхгүй өөрсдөөсөө би мэдэхгүй юм байна. Тэр урдлын 13 жилийн төлөвөд ардчлан нам 4 жил төр барьсан, ардын нам 2 3 жил барьсан гэж боддоо. Эдгээр мөнгөдөө өгөөгүй л байхгүй. Одоо төрд нь би компанийнхаа нэрийг бодоод, ажилчтай бодоод өөрөө өрөнд орсон мөртлөө би төрийн барилгаа ашиглалтанд оруулсан. Одоо Дорнот аймгийн Даргын тамгийн газар гэж Монголд байхгүй том ордон байгаа. Гэтэл Даваасрангийн тэр хамгийн сүүлийн 9 тэрбум төгрөгийн ажлыг хийгээд дуусаад улсын комисд өгсөн байгаад ажиллаа явуул төрний явуулж байгаа мөртлөө энэ хүний илүү гаргасан зардал тэр хугацаанд нь урсгал зардал бүх зардлын хохирлуудыг би бичээд сангийн яамд ерөнхий сайд эднэртээ өгчөд хариухгүй байгаа шүү. Эцсийч Монголын үндэсний үйлдвэрлэлүүдийг өөдөн татахын тулд төрийн бодлоготой хийх гэсэн юмд нь дэмжлэг үзүүлээд туслаад баг үедээ урт хугацааны зээлээр хангаал явуул та. Энэ арилжааны банкудаар ганцхан 8 хийж байгаад гадаадаас хувц оруулж ирээд маргааш нь зараад мөнгө 2 дахин өсгөө явдаг хүмүүсийг бишээ. Үндэсний үйлдвэрлэл гэдэг чинь 100 жилтэй бүтээгдэхүүн. Манай Тэмүүр замын дэрвэтон 100 жилийн настай. Эрдэс 5-7 Зүүн Баянгийн Төмөр замын дэрвэтон 100 жилийн дараач байна. Дараа нь Ган хийс компани хийсэн айл болгоны гадаа босгосон бетонын шум байна. Энийг бид үйлдвэрээ байгуулад бүсээн байгуулсан. Урд нь модоор байглаас хөдөлдөг байсан болиулсан. Монголчууд бид их хөрөндөө л хийдэг болсон. Тэгэхээр одоо ингээд хятадын одоо арматураар барьсан төрийн барилга 2 жил болж хахад одоо ингээд нурах гад байж ингэж штэ. Тэгэхэд одоо та бол өөрийнхөө одоо хийсэн бүтээн байгуулалтыг бол дор аж 100 жилийн настайгаа баталгаатай гэж хэлжлээ. Яг байж чадах уу гэдэг бас асуух. Тэгэхээр би яах гэж би эргээ харах мөртөө л амьдрал. Эх орондоо юм хийгээ бүтээсэн чиний бүтээсэн босгосон болгоны чинь хүм бахархаад ярьдаг бол эн чинь эргээ харах мөртөө амьдрал баймаар шүү. Энийний төлөө миний л оодсон. Энэ чинь үр хүүхдүүдэд муу юм үлдээж амьдраад хэрэггүй. Чи өнөөдөр хармаандаа тэрбумтай байна. Үр хүүхдэд лайв хурааж мөнгө цуглуулж үлдээж хэрэггүй. Хөдөлмөрөө хийж юм сураад маргаашийн төлөө үр хүүхд чинь цоглог зүрхтэй болж хүмүүжүүлэл үлдээ. Тэгэхээр Монгол улс бол одоо бол хэрэглэгч улс болчиход байна шүү дээ. Уг нь үйлдвэрлэгч улс байж ижил улс орон хөгждөг. Гэтэл үндэсний үйлдвэрүүдэд дэмжих асуудал тэр дундаа одоо энэ дээд бүгдэц барилга гэдэг энэ гол одоо үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой энэ үйлдвэрүүдэд дэмжих асуудал дээр ер нь ямар бодлого шаардлагатай гэж таарч байна. Үгүй алсын хараатай ер нь Монгол улс чи мөнгөтэй штэ. Монгол улс агуу их мөнгөтэй, монголчууд их мөнгөтэй. Тэгээ мөнгөгүй л гэдлэх юм шүү дээ. Юу ярьж байгаа ковид гаргахад хойш бидний цаглага халаалт дулааны мөнгөд бүгдийг төр зөксөд байгаа чинь үгүй яаж болоод байсан яаж мөнгөгүй төр хийж болд юм. Эрдэнэ үйлдвэр даасан. Эрдэнэ үйлдвэрийн 49% штэ. Оросд өгөх байсан мөнгөийг чинь тэднэрт бидний өмнөөс төлөөд явсан штэ. Төрийн Монгол улсын 51% нь байг л дээ. Монгол улстай. Төрийн Оросоос худалдаж авсан Оросод авцраад Монголын хөрөнгө болгоод үлдсэн 49% өнөөдөр байгаа 3 сая 452 мянган хүндээ хуваагаал өгч. Тэгвэл жил болгон
Эрдэнэ төлдүүрээс жил болгон ноогдлааш орсдогдөг байсан шүү дээ. Тий. Тэрийнхээ мөнгийг л ард түмэндээ тараагаад өчиг илүү дутуу юм хэрэг орсаваа явчлаа гэж бодож ийл дээ. Одоо ингээд хувийн компанид өгсөн зөв буруу гэдэл асуудал үүсэж байгаа бол хувийн компаниудад өхөө болоод ядаж ард түмэндээ одоо Хөлцөө болгоод өгч. Тий, Эрдэнэс 57072 шиг Эрдэнэтийн 49%-аас Монголын ард түмэн ноогдлааш хүртэх боломж байна л гэж. Байхаар байна. Одоо энэ зэсийн үн өсөж байгаа энэ нөхцөлд бол боломж байгаа л гэж харагдаад байна тий. Гэхдээ энэ чи одоо зоригтой хийдэг хүн байдгүй юм. Хинч зоригтой хийхгүй. Яагаад гэвэл 126 гишүүн өдөр болгон нэг л юм ярих юм. Засгийн газраа ямар огцруулах дуртай шинээр тавих дуртай 126. Ийм л их хурлын гишүүдтэй байж болохгүй байх. Сандал суудлын хэрүүл хийсээр гал 2 жил болчихлоо шүү дээ. Тий. Одоо ингээд дахиад засгийн газрыг солино гэдэг асуудал үүсэх гээл шүү. Тэгэхээр энэ аж ахуй нэгжүүдэд нөлөөлөх үү? Өдөр болгон нөлөөлж байгаа юм чинь. За. Засгийн газар солигдох болгонд Монголын үндэсний үйлдвэрүүд бүгд хөлдөрөөд байна. Алсыг хард төлөлгөө хийж амьдэрдэг хүмүүс бид. За. Засгийн газар сайднаар солигдоод ирэхдээ л нөгөө л өөрчлөлт нь орж ирээл үндэсний үйлдвэрлэлд дэмжихэ болчиход байгаа шүү дээ. За. Төр дотор байгаа төрийн албан хаагчид нь төрөөс хийсэн байгууламжийг барьсан бүтээн байгуулалтыг өөрсдөө муулдаг хүмүүс шүү дээ. Ганцхан жишээлээ. 5-7 зүүн баян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг ашиглалтанд 2 жилийн дотор бид ашиглалтанд өгчөөд явхад Монгол улсын зам тээврийн яамны төрийн тэнд байгаа хүмүүс нь зурагтаар ямар ч ашиггүй тэрний хажууд нь байсан хүмүүс ямар ч ашиггүй төмөр зам барьсан гэж ярьж явах үү те. Тийшээ чи экспорт гарахгүй учраас ашиггүй төмөр зам гэсэн шүүмжлэл гараад байдаг л та. Юу шиг цаашаа гарах боломжийг бүрдүүлэх боломжийг хийж өгөх асуудал дээр толгоогоо ажилуулахын оронд муу хэлэх тулхаа биднийг өргөжлүүлээд бетон дээр аваад цааш нь гадаад руу гарах асуудлыг хийж болох байсан шүү дээ. Одоо нөгөө талаас одоо худалдан авах чинь цаана бэлэн байж чадахгүй. 5-7-оос зүүн баянгаас. За. 5-7-оор дамжуулаад уушаа гашин сэхэ гэж хятадын хэл дээр бомбт байгаа. Тэр лүү гараа явахд биш үү? Маш их боломж цаана боломж байгаа байхгүй юу? За. Байгаа. 3 дахь зах зээл рүү гарах боломж байгаа. Боломж байгаа. Тэгэд яагаад байхгүй гэж яриад монголчууд өөрсдөө унгаагаад идэг юм аа. Монголын засгийн газар, Монголын дотор төрөлд байгаа хүмүүс чинь Монголын их хурлчин өөрсдөө унгаадаг юм. Гадаадын хөрөнгө оруулалт Монголд орж ирэхгүй байгаагаас болж хөгжихгүй байх гэж яриад байгаа шүү дээ. Үгүй. Монголын төрийн тогтворгүй байдал Монгол улс их орныхон төлөө цохилдог зүрхтэй төрийн албан хаагч байхгүй даа л байна. Хувиа батсан зоосны нэхэр харсан хүмүүс л их байгаа учраас Монгол улсын хөгжил явахгүй Монгол улсын төр тогтвортой байж чадахгүй байна. Би монголчуудыг нэгтгэхэд Монголыг хүчтэй нэгдмэл байх асуудлаас Орос Хятад хоёр чи айдаг шүү дээ. Тэгээ яагаад энэ чулуу шийдэгтэр нь тэрийн шүүрж аваад Монгол улсын засгийн газараа байсгал унгаад байгаа. Арчаагуудаар тэр байхгүй. Чулуу шийдэх гэдэг маань гаднаас шийдсэн чулуу хэлэх гэдэг. Тийм. Үргэлж. Дотор нь хагаралтуулж иж тэгэл дотроос нь унгаад байх бодлого. Ийм л юм яваад. Тэгэхээр сүүлийн үед энэ зарлагдж байгаа томоохон тендерүүд дээр Монголын компаниуд шалгарахгүй дандаа гадны компаниуд шалгараад байна л та. Тэгэхээр дотоодын компаниудын хүчин чадал хүрэхгүй, хүн хүч, нөөц, технологи одоо шаардлага хангахгүй байна гэдэг юм тайлбар хийдэг шүү дээ. Үгүй. Тэр чинь худлаа төрийнхэн өөрсдөө мэдэхгүй. Ган хийц юу хийж чаддаг юмгийг ерөөсөө мэдэхгүй. Эрчим хүчний тулгуурыг чинь Монголд хийж байгаа бүх юмыг төмөр замын дэрв тань үеийг Английн технологиор дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сендвчийн хавдангийн Монголд бид үйлдвэрлэж байна. Дорн тамиг төмөр замын бетон, эрчим хүчний тулгуурыг бид үйлдвэрлэж байна. Бидний бүтээгдэхүүн доод зах нь 50, дээд нь 100 жилийн настай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Гэтэл төр дочсон юу ч мэдэхгүй хөөгтүүд юу гэж надад судалж явах юм бэ? Хятад хямдхан байна тэндээс авчаад тэрийг авъя гэхээс биш хэдэж Монгол улсад хэрэгтэй шүү. Энэ валют нь Монголдоо үлдэх юм шүү гэж төрийн албан хавч боддгүй. Ядаж л одоо бүтээн байгуулалтанд баталгаатай чанар аюулгүй байдал нь дээд байна. Тооцох боломж нь бүрдээд байна шүү дээ. Монголд барилга барих гэж байгаа Монголын компаниараа бариулчих. Нураад унах юм бол энэ хүнтэй хариуцлага тооцрон хятадаар бариулчихад тэр хятад нь 5 жилийн дараа хятадууд надтай хамтарч ирсэн хятадууд 5 жилийн дараа байхгүй болчихдаг шүү дээ.
Бүх юмаа өгчөөд. За. Тэгээд алга болчихсон. Эргээд та холбогдох Боломжгүй. Үзээ. Яг тэгтэй адилхан болдгийг. Тэгээд хин хариуцлага хүлээх хүн. Тэгээд дараа нь бидний өгсөн татвар тэр хохирлыг барагдуулдаг. Тийш штэ. Яагаад? Монгол улсыг хөгжүүлэхэд ухаан дутаад байгаа. Нэгдмэл нэг санаа дутаад байгаа. Хөгжилд хүргэхэд чанарын хяналтын бүтэц дутаад байгаа. Хяналт тавьдаг систем нь дутаад байгаа. Тэр нь оюунлог хүмүүсээ дэмжихгүй байгаа. Оюунлог бус дарганы чемдааныг барьсан хүмүүсийг дэмжиж байгаа. Оюунлог хүмүүсээ дэмжиж эх орноо хөгжүүлэе гэж нэг ч удаа нэг сайд дуурж ирсэн юм байхгүй. Ийм учраас ард түмэнд амлсан юмудаа эргээд нэг сайн хар. Дүгэнд алдаа газаас хариуцлага тооц. За ингээд бидний ярилцах хамаагүй дууссан байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр Монголын барилгын материалын салбар уналтанд орчод байгаа асуудал бол төрийн бодлого одоо дэмжихгүй байна гэдэг асуудлыг та хөндлөө. Тэгэхээр холбогдох албан тушаалтнууд нь таны энэ саналыг бас анхаарч үзэх байх гэж найдаж байна. Ингээд таны цаашдын бүтээн байгуулалтын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр барилгын яамны сайд шинэ хүн болцсон байгаа. Хөөх яамт төрүүчийн сайдыг нүрийг харгаагүй байгаад л очиж уулзаагүй байтал солигдоо өвчих юм шүү дээ. Түгээ солигдчих юм. Ингэж улс орноо хөгжүүлмээрг байх юм. Барилгын салбарт хийх юм их байна. Бишээ цааш нь хийх ёстой. Тэхийн тулд Монголын барилгын одоо яг энэ телевизж байгаа нийт барилгын салбарт олон жил ажиллаж хөдөлмөрч байсан нийт барилгын үе үеийнхэнд энэ жил бол 100 жилийн халуун мэндийг дэвшээ та бүхэн 100 жилээрээ элгээрээ элэг бүтэн төрлөөрөө төвшин амгалан сайхан баярлаарай гэж хүсмээр байна. Танай телевизийн хамт олонд баярлалаа. Та бүхэн энэ Монгол улсын хөгжлөөр та бүхний дуу хоолой хүрчээ тэнд хүрсэн. Цаатлын хүрэхгүй байгаа хүмүүсийн чихэнд хүртэл нь хүрэгдэг байгаасаа л гэж хүсэж байна. За хичээж ажиллах болно. За манай энэ удаагийн ам нэвэл зочны ярилцлагаар Монгол улсын аж үйлдвэрийн гавьяад ажилтан Монгол улсын зөвлөх инженер Ган Хийц хувьцаат компани ерөнхий захирал Даваа Сүрэн оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч таханд баярлалаа.